Байцгаана уу. За өнөөдрийн бичлэгээр бит хоёр та бүхэнд манай дээр таригддаг хоёр сортын богино үргэлж тэмхийг хэрхэн үргэлжлэхээс нь эхлүүлэн тариалт хийдэг талаар бичлэг хөргөж байна. Сайн байцгаана уу. За хөрсөө сайхан хэдүүлээ бэлдээд ботгодоод өгнө. Хөрс бэлдэх талаар та бүхэндээ линк доор оруулаад өгье. Тэгээд сүүлийн үед бид нэр хөрсөн дээрээ нэмэлтээр өөрснөө гаргаж авсан био ялзангуудаа нэмдэг болсон. За. Хөрсөө хийж дуусаад үүний дараагаар нэвчтэл нь маш сайн услаад өгнө. За ингээд тавцан маань дүрсэн байна. Ингээд бэлэн болж бэлтгэсэн хөрсөө нэвчтэл нь сайтар усалж өгнө. За үүний дараагаар хэдүүлээ үрийг бид нар болохоор 3 хоногийн өмнө зүгээр л энгийн дааванд норгож жагаад хийгээ тавьсан байгаа. Соёол болсон гэсэн үг. За соёогоо гэмтээлгүй аваад тариараа. Энэ нь болохоор ургалтыг хурцсаж өгдөг даваа талтай. Хэрвээ та үрээр тарих гэж байгаа бол хөрсөө 0.8-аас 1 см-ийн гүнд гүн нөхөлж өгөөд үрээс суулгана. Биднээс хувьд болохоор соёолцсон үр учраас үүнийгээ ерөнхийдөө 0.5 см буюу 5 мм-ийн гүнд хийгээд ингээд тавиад тариад өгнө. Энэ нь ургацын процессыг хурдлуулна. За дээр хийсэнчлэн манай хоёр төрлийн богино үргэлж тэмх тарьдаг гэдгсэн. Нэг нь болохоор Адам, нөгөөх нь Элса гэсэн нэртэй байгаа. Манай монголчууд болохоор ихэвчлэн гадна энэ богино үргэлж тэмхийг баагроо болон гахаа үргэлж тэмх гэж яриад байдаг. Тэр маань бол тийм биш. Өөрийн гэсэн цан чанартай, өөрийн гэсэн нэртэй юм төрлүүд байгаа. Тэгээд энэ хоёр төрөл маань аль аль нь үргэлж тэмхтэн төвөмөл тохиолддог өвчлөлт их төсвөртэй. Тэгээд ургах хоног багтаа 40-45 хоногт ургац болдог. Тийм учраас өдөөд үргэлжлэхээ хийхэд бол оройтхгүй. Тэгээ нэлээд хожуу хонж гэсэн та бүхэн хөрсөн дээр шууд хөлөмжөндөө тарих боломжтой, гадаа ч гэсэн тарих боломжтой. Гэтэ гадаа бол илүү 6 сарын 15-аас хойш таривал ургалт нь илүү жигэд айтайхан болж өгнө. Мөн түнжил нөгөө хүүтрд өнгөрсөн байдаг учраас эрсдэл багтаа. Тэгээ хүмүүс л дотор үргэлж тэмхэн амт үт юм уу гэж зогоод идэг амт байлгүй яах вэ? Богино үргэлж тэмх маань уртыгаа бодохноо усрахаг чанар багтаа учраас бүх төрлийн салаад зуушинд маш тохиромжтой. Тэгээ бид хоёрын намрын дарчилгаанд байн хэрэглэгддэг хоёр төрөл маань бол энэ байгаа. Тэгээд эдгээр маань дотор тэр уламжлалт аргаар даршлах, урт хугацаагаар нөөцлөхөд маш тохиромжтой хоёр сорт байгаамаа. За ингээд өрнүүдээ хөрсөнтөө хийгээд үндсэнтэй дуусч байна. Ингээд та бүхэн харж байгаа л те ерөнхийдөө багахан хэмжээний үн цэцгийг доош нь болсон байгаа. Тэгээд дээрээс нь 0.5-аар ингээд шороогоор хөнгөн шороогоор та булаад өгөрөөд тэгэх юм бол урахад соёолоод гарцсан эднээс маань хөрсөө түрээд гарч ирэхэд илүү амар болно. Та тэгээд багахан хэмжээгээр даралт өгөөд ингээд нягтруулаад өгөрөөд. Өнөөдөр 25 оны 5 сарын 19-нд бид хоёр үргэлжлэгээ хийж гинэ гэдэг чинь 40-45 хоногт ургамал учраас та 7 сарын ихээр за бүр цаатна гэхэд наадмын үеэр ургац аваад эхэлж гэнэ гэсэн үг. Энэ богино хоногтой амт чанар сайтай ургалтын ямар нэгэн өвчлөлт төсвөртэй ийм сорт үргэлж тэмхийг сонгоод тариалт хийх юм бол та бас өрхөгийн хэрэгцээний болон массын тариалтанд маш тохиромжтой. Тэгээ гадаа ч гэсэн гадаа нүмер газар тариул бас тааламжтай ургадаг. Ерөнхийдөө бол ер нь орчин голохгүй. Хамгийн гол нь өргөс тэмхийг ерөнхийдөө гадаа тарихаар бол жоохон нүмер газар тариач гэдэг хүмүүст ер нь илүү зөвлөгөө өгдөг. Салхитай газар бол жоохон ургац муудаад байдаг тий. За та бүхэн бид хоёрын өгж байгаа мэдээлэл таалагдсан гэж найдаж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэн өөрсдийнхээ хийж байгаа үргэлжлэхээний талаар асуулт мэдж байгаа мэдлэгээ комментс хуваалцаарай. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.